Миний хувьд болохоор ийм өөрийн гэсэн өвөрмөц хоббитэй, ямар нэг ийм өвөрмөц сонирхолтой, өөрийн гэсэн стилээ болсон ч юм уу, иймэрхүү хүмүүс айгүйх миний сонирхлыг татдаг. Тэгээд би бол яг ийм second hand гэдэг зүйлийг бол ер нь дэмждэг төрлийн хүн, айгүй нэг гоё эргээр хүлээж авдаг, ийм сонголт хийдэг хүмүүсийг бас айгүй хүндэлдэг. А яг өөрийнхөө амьдралын хэм маягтаа уйлдуулах гэхээр жоохон зөрчилддөг ч гэсэндээ зарим нөхцөлд би хичээдэг. Гэхдээ иймэрхүү газруудаар яваад ийм өвөрмөц сонин содон зүйлсийг олж харах айгүй дуртай байдаг.
чинь тэгэхээр турхаар шийдсэн байгаа. Тэгээд тэгээд нэг ногоон цавсан олон юм яриад авсан. Тэгээд дахиад юм авсан. Энэ болохоор нэг is пиле крутки гэдэг. Энэ крутки чинь хамгийн бага килокалорийн юм билээ. Тэгээд 2 шүг банан авсан байна. Одоо олныг угаасаа авч болохгүй. Олон байх юм бол нэг дор идчихнэ. Тэгээд энэ өндөг авсан 10 шүг өндөг. Тэнгүүтлээ ийм obvious авсан байна. Oatmeal. Тэнгүүт би энэ дэшнээс ногоо авахтаа нэг ер нь бол ингээл нэг бол хөвчлөө үрцээ, нэг бол ингээд помидор идэл, өөр бол бараг бус ногоог бол ингээл угааж муугаал юм ядарсан үед хичээлээс ир хоол гэж хэвчээд болохоор барагтаа авдаггүй тийм бэлэн лонгийн салаад надад авчдаг байхгүй. Тэгээд ийм байцаа авсан. Яалчгүй тулж байгаа нь харагдаж байна уу? Тэгээд ийм ногоо үрцээ авсан. Тэгээд авокадо авсан. Тэгээд ингээд болцсон. Тэгээд ерөөхдөө штэ энэ худалдаа авалтуудаас хамгийн үнэтэй мэдээж хэрэг мах нь 550 г мах 349 рубль. За тэгээд дараа нь болохоор ногоон цай маань орж байна. Энэ пакеттэй энэ ихтэй Монголд байдаг штэ тесийн цай энэ нөгөө энэ орж байгаа. Тэгээд ингээд турхаар шийдсэн. Тэгээ уг нь бол би нэг юм дэглэм барих гэж хичээсэн байхгүй. Тэр нь болохоор өглөө 3 ширхэг өндөг идээд өдөр 3 ширхэг алим идээд тэгээд орой нэг аяг obvious идэл тэгэл болоо өөр юм иддэггүй тийм дэглэм. Тэгээд өнөөдөр бол би хэрэгжүүлэх гэж оролцсон. Би өнөөдөр яагаад гэвэл би хичээлээ тасалсан. Тэгээд би амар оройс ирсэн. Тийм болохоор би өдөр 2 цагт 2 ширхэг өндөг идчихээ. Тэгээд 5 мав болж хахад 1 ширхэг өндөг идээд тэгээд өндөг идснийхээ араас 6 болж ахад л өлсөд ахаар алим идсэн 1 ширхэг ногоо алим идээд тэгээ ер нь бол тэгээд би юу судлаа ирж байна. Тэгээд тэр өндгөө чанжаах хоорондоо өндгнөөс өмнө болохоор би юу яасан шүү манайхаа хасарваа нийцсэн. Одоо финики гэдэг нь шүү дээ. Тэрнээс 6 ширхгийг эзэн. Тэнгүүтлээ 100 г альпенландын нэг йогурт эдэн шүү дээ. Одоо би танарт харуулцгаая. Энэс эзэн. Энэ 90 г зэрэгчлүү дээ. Энийг эзэн. Тэгээ ер нь бол би өнөөдөр бол ингээд яг энэ дэглэмээрээ явсан учраас ингээд явчих. Тэгээ би ингээд нэг би хайлт ингээд юм гүйлгэж хагаад энэ дэглэмийг амар тийм 100% юм натурал одоо тэгэхээр өндөртэй үнэхээр үр дүн өндөртэй тийм лайф хак мак гэсэн нэг тийм нэр сайлтуулаад харсан юм аа. Тэгээд би ингээд ChatGPT-гээс би ийм дэглэм мөнгө олсон юм аа. Тэгээ энийг ингээд би барих гэж байгаа гэсэн чинь ChatGPT юу гэсэн бэ гэхээр окей болно. Тэгтээ наад дэглэмий чи 3-5 хоног ийм гиз цэвэрлэх зорилгоор л бариараа. Тэгээд нэг тийм ураг эслэг энэ төр байхгүй болохоор удаан хугацаагаар барих юм бол бид чинь муу шүү зүү шүү гэж нэг тэгсэн. Тэгээд та нар харсан бол бүгсээ тавиулсан байгаа. Тэгээд би хайлтны бичлэг оруулаад тэгээд тэрийг хайд хийсэн. Ер нь бол энэ цай амар гоё, tasty байна. Тэгэхээр гоё амттай. Тэгээ strawberry. Тэгээд green text. Нэг гоё зүгэлэн амттай. Дэлгүүрт 2 төрлийн green tea, үгүй зөндөө олон төрөл байсан ч гэсэндээ миний сонирхож байсан 2 төрлөөс ахгүй юу. Тэгээд тэр 2 төрлөлтөө болохоор нэг нь болохоор ийм пакеттэй биш, нэг юм дөрвөлжин нэг юм сонин зүйл өөр пакеттэй дээ шүү дээ. Өөр пакеттэй цайсахгүй.
өнөөдөр манай ангийн хятад хүүхэд ингээд гэртээ урсахгүй бидний. Тэгээ би ингээд айлд очиж байгаа юм чи яг нэг монгол хүний сэтгэхүүгээр би ингээд ямар нэгэн зүйл авч очих хэрэгтэй гэж бодод байгаа байхгүй юу? Тэгээд ер нь ингээд юунд дуртай юм бэ гэдээ асуусан чи ямар энд зардаггүй юм уу тухай мэдээлэл ChatGPT дээр гарч ирсэн. Тэгээд би хувьдаа бодохдоо яг юу авбал зүгээр гэхлээр ингээд яг энэ түгээмэл зардаг юм гэсэн чи Oreo гэсэн байхгүй. Oreo чинь байхгүй шиг л байх юм. Гэтэ би хэлж мэдэхгүй байна. Энд Oreo бол байна. Гэтэ 150 сар өгөх гэсэн. Тэгээд би нөгөө энэ дэлгүүрт нэг орж ирэх дургуухгүй юу? Би нэг орж ирэхгүй болохоор хаана юу байгааг би амар сайн явж мэддэггүй маа. Тэгээд оронд нь харин спар орчих юм бол ингээд хаана юу гэдгийг мэддэг болсон. Тийм болохоор би шууд спар явлаа. Тэгээ энд яг нэг юм пандатай юм байгаа. Энийг одоо би ямар шоколад сонгох мэдэхгүй. Гэхдээ энд бүр шоколадны амар их юу байгаа байхгүй юу? Тэгээ Дубай шоколад 490 гэж юм. Тэгээд 490-ээр шоколад авах надад жоохон хүндрэлтэй байна. Яг гэвэл би ч бас ингээд юмнуудаа өөрөө танаад байгаа шүү дээ хэрэглээгээ. Тэгээд энэ болохоор Германаас орж ирдэг. Үгүй ямар ч Европын Герман л байгаа. Тэгээ энэний цэгрийг авах тэгэхээр Оросд жоохон энэ алдартай болохоор би аль хэзээний идээд үзсэн болов гэж ч бас бодох шиг. Альпинское. Яг би цэнхрээ авсан чи ингээд цэнхрээрээ даганч хуу аль эсвэл шоколад bitter spot молочный кремтэй энийг авах уу? Энэ бол дотроо ийм гинэ. Энэ болохоор ийм нэг бол ийм коконаттай. Нэг бол дэдли иймэрхүүнүүдээс. Яа би ч гэдэг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Нэг бол заяа иймэрхүү мерси авах. Нэг бол яа I can't decide. Авсан юм энэ хоёр шоколад. Тэгтээ авлаа. Та ийм юм авсан. Энэ wave гэд энэ айгуу гүн утга агуулгатай одоо юу юм бэлээ штэ. Зүйл юм бэлээ штэ энэ дүрс. Тэгээд энийг бас баг зэрэг би мэддэг хүний хувьд тэгээд энэ дүрсийг тэгээд milk pills тэгээд ийм сүтэ шоколад авсан. Чагүй юм байна. Которые покупатели согласны и способны приобрести в определенном месте в данное время и за определенное. Багш оруулсан асуултыг Telegram дээрээс хараад тэгээд ингээд слайда тулгаад тэгээд ингээд бичиж хийж байгаа. Бичгээр нөгөөний мэдлэг тэгзэрдэг гэж боддог л ингээд товчт юм дэглэл яг юм жоо схемчилсан маягаар хийгээд тэгээд ингээд сууж ин даа. Өөрт ингэж энэ хан харагдаж байна. Тэгээд би энд ингээд сандал талаас сууж ирсэн. Тэгээд надаар нэг юм бүсэнтэй байна уу? Өнөөдөр бол 6 сарын 14 юм уу? 14 баха. 16 шалгалтай юм чи нэг төвтөр тийм байна. 14-ний өдөр хасаа өдөр 4 цаг 45 минутанд би энд ингээд сууж байна.
Арай хийж сургуулийн хаалгыг татлаа ш. Бурхан минь ээж. Нэг жилийн турш алгасан миний зам гэрэл сургуулиас гэрэл. Сая дэлгүүр аваад орой аваад тэгээд суу авсан. Тэгээд ер нь бол мэдгүй яагаад ч юм ийм бүх зүйл дээр ийм хариуцлагатай байх хэрэгтэй. Би ингээд санхүүгийн цахилгаан байх хэрэгтэй ч юм уу. Яг нэг дандаар нэг тийм яг цикл зэмэл ингэж би амьдардаг гэх юм уу. Тийм болохоор ингээд амьдтай юмд бас заримдаа ингээд мөнгө ер нь зарцуулдаггүй. Тэгээ би баг 17 хүртлээ баг өөртөө нэг бүтэн шоколад, өөртөө нэг бүтэн уд чипс юус авч өгдөггүй. Одоо тийм өөртөө хайргүйж гэх юм уу, өөрөөсөө ингэж хямгддаг гэх юм уу, тийм охин байсан. Тэгээд би 18 наснда нэлээд өөрийгөө хайрлаж сураад би ягаад өөртөө гоё бүтэн юм шоколад авч өгч болохгүй гэж гэл тэгээл ингээд авч өгдөг болж молоод мэдгүй өөрийгөө яг юм зарим нэг талаараа хайрлаж сурсан гэх юм уу. Тэгээд би хаяа нэг юу ядгийн сард мард нэг удаа мэдгүй тэг амар гоё мэдмэр санагдсан үедээ тэр идмэр юм үнэтэй байсан ч гэсэндээ ингээд авч өгдөг. Тэгээ одоо жишээ нь ингээд ори авах уу, өөр юм авах уу ч юм уу гэдэг надад зөндөө ингээд сонголтууд болохоор байгаа шүү дээ. Нэг юм уу ийм ори авах уу, өндөг авах уу гэдэг. Тийм болохоор ингээд хөвчлэн өндөг авдаг. Тэгээд яг өнөөдөр бол би ингээд ягаад ч юм өөртөө ингээд гоё зарцуулмаар исэн болохоор ингээд сая авцсан. Тэгээ миний аутфит өнөөдөр би гоё энийг өмсөд, тэгээд цагаан өмд өмсөд, энийг өмсөд доогуур нөгөө танарт гайхуулаад байсан хар хөөрхөн балетки. За нэг тэр балерина одоо тэрийг өмсөө явсан. За энэ докюментари болохоор ер нь бол нэг юм бид нар нөгөө нэг speaking clubтэй байж байгаад тэгээд тэрийг хүлээх зураа би юм хуучин одоо номын дэлгүүр рүү очсон. Тэгээд энд бол юм подволыг ингээд айгуу гоё номын дэлгүүр болоход тэгээд яг тэр байгаа газрынхны юм хуучин байдал нь өөрөө энэ газрыг илүү тийм гоё өрмөц харагдуулдаг. Тэгээ би ер нь бол ийм гоё эртнийх юм маяга хадгалсан ийм дурсамж айгуу сэтрээс ийм газруудад айгуу дуртай. Тэгээд манай Орос болон Монголын нэг ийм зарим нэг соёлууд айгуу адилхан штэ тий. За тэгээд юу яасан? Манай сургууль дээр зөндөө олон маш гоё үйл ажиллагаанууд ингээд 7 хоног болгон зохион байгуулагддаг. Тэгээд тэгэхээр бүр яг үнэхэр гоё ингээд чимээдэг тухайн орчныг ингээд амар бүрдүүлдэг надад амар таалагддаг. Тэгээд Москвад хэрвээ ингээд сурах сонирхолтой хүмүүс байх юм бол би санал болгоно. За